За Пит бол 2000 онд анх Монгол улсад хөл тавьсан байдгийг. Тэгээд ирсэн шалтгаан нь тухайн үеийн Хөдөө аж ахуйн банк, одоогийн Хаан банк үйл ажиллагаанд тэр үед бол маш ихээр доголдож, тэгээд засгийн газраас Хөдөө аж ахуйн банкыг аварья. Үүний тулд бол Дэлхийн банк, Америкийн нэгдсэн улсын хөгжлийн агентлагтай гэрээ байгуулад мэргэжлийн банкир хүн олж авчирч тухайн банкыг удирдуулахаар шийдсэний хүрээнд Питийг авчирсан байдгийг. За Питийн хувьд бол урд нь Америкийн нэгдсэн улс болон Европын зарим улсуудад банкирын ажил хийдэг байсан. Тэгээд анх Улаанбаатарт буугаад огт өөр ертөнцид хөл тавьсан юм шиг мэдрэмж төрсөн гэж ярьдаг байлаа. Манай хүн чинь 2000 онд хөл тавьснаас хойш 15 жил амьдарсан байдаг. Энэ хугацаанд өөрт тохиолдсон сонирхолтой зүйлс, уулзсан хүмүүс, ажигласан зүйлсийнхээ дээр тулгуурлаад Миний Монгол гэдэг номыг бичиж дуусгасан байдгийг. Дурсамжийн ном гарлаа. Тэрийг бол одоо маш олон хүн уншлаа. Гадны хүний нүдээр Монголыг маш гоё харсан, гоё бичсэн тийм ном байна лээ. За энэ ном болвол банкир хүн бичсэн банк санхүүгийн тухай ном биш л дээ. Харин тухайн үеийн Монгол улсын тухай өөртөө уулзаж ярилцж байсан хүмүүсийн тухай тал талаас нь авсан гэрэл зургуудын нийлбэр гэж би дүгнэх дуртай. Монголд ажиллаж байсан тэр амьдралынхаа тэр цаг үеийн онцлог ер нь Монголын нийгмийн тухай сайхан ном бичсэн. Мань хүний удирдсан Хөдөө аж ахуйн банкыг Хаан банк болгон хуурах ажил нь бол амжилттай бүтсэн. Түүнээс гадна тухайн үеийн урлаг соёлын салбарт ихээхэн хүндтэй хувь нэмэр оруулсан байдгийг. Тухайлбал Хаан банкны урлагийн цуглуулгыг эхэлсэн явдал. За одоогоор бол Хаан банкнд 450 гаруй уран бүтээл хадгалагддаг. Хаан банкны урлагийн цуглуулгыг цуглуулах явцдаа өөртөө ч гэсэн уран бүтээл худалдаж авч уран бүтээлчдийг дэмжсэн байдгийг. Монголын нийгэм нэлээд хаалттай байсан үед зураг борлогдох, үзэсгэлэн гаргах, залуучууд болон дунд үе, ахмад үеийнхнийг сурталчлах асуудал бол бас хэцүү байсан. 90-ад онд яг үүндээ Монголын эдийн засаг маш хэцүү үед, ялангуяа эдийн засаг хүнд үед бол урлаг бүрл их хүнд хэцүү байсан байж таарах. Тэгээ нийгэм бол ингээ хайцсан, төрөлх урлагийг бол хайцсан байсан. Одоо ч хайц хэвээрэл байгаа л да. Тэр үед бол яг үүндээ уран бүтээлчдийн амьдралд хамгийн их нөмөр нөөлгөө үзүүлсэн хүмүүс бол гадаадын Монголд ажиллаж байсан. Гадаадын сэхэтнүүд байсан баг. Ялангуяа тэр Петр Моровгой, тэр хүний эргэн тойрны найз нөхдүүд бүтээлийг сонирхон худалдан авч тэрэн дээр нь бид нар яг үүндээ амьдарч байсан баг. Урлаг судлаач, уран чимэгтэй хамтарч Монголын урлагийг одоо сурталчлах. Тэгээд дээрээс нь одоо Хаан банкнд галерей байгуулсан. Одоо уран бүтээлчдийн зургаар одоо цуглуулга бий болгосон. Энэ бол одоо төрөлх урлагийн салбарт Монголын урлагт хийсэн одоо томоохон ажил гэж би боддог юм аа. Төрөлх урлаг бол мартагдсан зүйл байсан. Яг тэр үед бол Хаан банк бол маш зөв бодлого явуулсан байхгүй. Ухаанда төрөлх урлагийн өмд бүтээлүүд ялангуяа гадаадынхны гараар гадагшаа маш их гарч байгааг анзаараад тэгэхээр энэ Монголын оюун санааны энэ дурсгалууд бол Монголдо үлдэх ёстой. Эхлээд бол байр майрыг ухаанда тогтжуулах, энэ тэндэн зураг тавих тийм зорилтоор л зураг хөтлж авсан юм шиг байна. Түүний миний хэлдгээр яг гадаад руу ингээд сайн бүтээлүүд алга болж байгааг бас харамсдаг байсан юм шиг байна. Тэгээд тэр хүн анх зураг бодолж авсан. Тэгээд бид өрөөнд нь очиж анх танилцсан байхгүй. Тэр хүнээс би тийм юм ойлгосол та. Төрөлх урлагийн сайн бүтээлүүд гэдэг бол
тэр орны үнэт баялаг байдаг. Энэ бол улс орондоо байх ёстой ард түмэн нь одоо мөнгөтэй чадaltaй улсууд нь хэрэгэлдэг, урлагаа хэрэгэлдэг байх хэрэгтэй гэж ярьж ирсэн. Хаан банкнд зураг цуглуулж авахаас гадна тэр хаан банкны үзэсгэлэн дээр эсвэл одоо ПЭТ-ийн одоо таньдаг улсууд зургийг авч Монголын одоо маш олон уран бүтээлчтэй тусалсан да. Тэгээ энэ бол одоо бас тухайн үед бол одоо зураачд бол санхүү эдийн засгийн хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн их дэмжлэг болж байна. Цуглуулга хийн гэдэг маань бол ихээхэн ач холбогдолтой л доо. Урлагийн бүтээл гэдэг маань тухайн үндэстний түүхийн тодорхой нэг үеийн тусгал байдаг. Тухайн шилдэг бүтээлүүд гадагшаан гарч явах эсвэл дараа нь олдохгүй болох юм магадлалууд байдаг. Харин энэхүү цуглуулгыг бий болгосноор манай Монгол улсын орчин үеийн урлагийн бүтээлүүд бол ихээхэн сайхан цуглуулганд хадгалагдж байгаа. Тэгээд бүрэн бүтнээрээ түүхийн нэг хэсгийг ирээдүйн хоочтоон дамжуулах юм буянтай үйл хэрэг болсон юм. ПЭТ-ийн өөртөө хувьдаа цуглуулж исэн уран бүтээлүүдийг Хаан галерейтай хамтраад энэ Миний Монгол нэртэй үзэсгэлэн болгож дэлгэсэн байж байгаа. Энэ үзэсгэлэнд болвол ПЭТ-ийн өөрийнх нь хамгийн хайртай найзууд тэр найзуудынхаа тухай Миний Монгол номондооч бичсэн байдаг. Тэр уран бүтээлч найзуудынх нь одоо шилдэг бүтээлүүд дэлгэгдсэн байгаа. Яагаад уран зураг цуглуулж эхэлсэн бэ гэхээр энэ нь тухайн үеийн банкны байшингаа чимэх санаанаас үүдэж гарсан юм байна лээ. Анх 2000 онд ПЭТ-ийг ирэхэд банкны толгой офис чинь Жоквийн музей яг хажуу талд нэлээд тааруухан байшин байдаг. Тэр байшингийн тухай номондоо бүр ингээд агли царай муутай байшин байсан гэж бичсэн байдаг. Тэгээд тэр байшиндаа засвар хийсэн, ханыг чимэглэж зөвхөн хөдөөнийхэнд үйлчилдэг хөдөө аж ахуйн банк биш юм аа. Одоо хотын соёлтой хүмүүст үйлчилдэг орчин үеийн банк маа гэсэн тийм имижийг бүрдүүлэхийн тулд бас уран зураг худалдаж авч тэгээд байшингаа чимэж байсан юм байлээ. Бүтээлтэй танилцахад зураач бүхнийг бас их онцлогоор нь таньж мэддэг. Тэр уран бүтээлийн, урлагийн, уран зургийн, баримлын, төрөлх урлагийн их мэдлэгтэй, өргөн мэдлэгтэй юм байсан. Миний зурдаг одоо олон сэдвийн нэг нь бол гэр хороолол. Миний зурганд бол их дуртай. Тэгээд урланд өөрөө ирээд одоо зураг сонирхон. Найз нараа авчирна. Гадаад дотоодын одоо улсуудыг их авчирна. Тэгээ уран бүтээл танилцдаг байсан, үздэг байсан. Яг энэ урланд шүү дээ одоо. Энэ өрөөнд л. Монголын орчин үеийн урлагийн төрслөг урлагт ийм том хувир нэмэр оруулахаас гадна ялангуяа эртний эдлэлийн маш сайн цуглуулагч юм байна лээ. Би тэрийг нэлээд сүүлд мэдсэн. Ер нь бол яг ингээд ийм цагийн ороо усгай цаг үед л хүмүүс яг хадгалж байсан үнэт зүйлүүдээ гаргаж ирдэг байхгүй. Зардаг, өрдөг, тэ нэг жоохон мөнгөөр болох гэдэг. Ялангуяа тэр үед бол тэр маш гоё луутай авдрууд байт юм л. Луутай авдруудад бол маш хоор зүйл байхгүй. Энэ бол ерөөсөө алтан ургийнхнаас гарч ирдэг тийм хоор ичүүд их гоё цуглуулгууд бол энэ бол бас нэг талаасаа бол бас тийм төрслөг урлагийн эртний хоор ялангуяа монгол хүний өнгө сэтгэлгээ
Тэгээ таашаал гэдэг юм тэрэн дээр маш сайн тод илэрж яддаг байхгүй тэр өнгө будган дээр. Яг тийм Монгол урлаг соёлд маш их хайртай болсон юм байна да гэж би бодож байсан. Тийм эртний эдлийн маш сайн цуглуулгатай юм байлаа. Тэгээ Маргаан одоо тэр үед цуглуулж явсан бидний уран бүтээлийг эргээ харахад одоо өнөөдрийн миний уран бүтээл ямар байна? Он жилүүдийг л авч үлдсэн ийм таахан одоо баялаг тийм урын сан уран бүтээлийн саныг үлдээж штэ. Өгөөдөө хаана хэлсэн үг байдаг штэ. ертөнцийн дээр бол мөнх юм гэж байдгүй. Ганцхан сайн нэрэл мөнх оршдог юм а гэж. Тэрнтэй нэгэн адилаар бид Маргаан одоо цаахан үйлсээ хийж байсан. Энэ Монгол нутагт манай оронд ажиллаж байсан энэ цаахан үйлсийн дагаа тэр сайн нэр нь бидний сэтгэлд одоо хоногш үлдсэн байна. Петүл одоо Монголын одоо маш олон салбарын хүмүүст одоо уул мөрөө их үлдээсэн. Тийм ч учраас өнөөдөр би дурсан ярьж байна. Бид ч өөрөө 190 см өндөр, бадруун биетэй, их хурц дүрлэгэнсэн алаг нүдтэй, хурдан ярьдаг, ширүүн төрхтэй хүн байлаа л да. Тэгээд дээр нь банкны хүн гэхээр хүмүүс бол тохир их тооцоотой, хахир хатуу байх гэж боддог байсан. Яг үнэндээ хамт цагийг өнгөрүүлээд найзалж нөхөрлөд ирэхээр хамгийн уяхан хүмүүсийн нэг байсан. Одоо Жанцсан Нуруугаан дууг сонсно, уртын дуу сонсон ч гэдэг юм уу, гоё хөгжим сонсохороо нулимс амархан гардаг. Ер нь их ойрхон нулимстай дөнгөж хөлд орж сурж байгаа охиноо хараад нулимс унгаад суудаг ч гэдэг юм уу. Их л уяхан сэтгэлтэй хүн байсан л да. Мань хүн чинь уран бүтээлчтэй их ойрхон байдаг. Тэдэнтэйгээ уулзаад урлагийн тухай ярихаараа үдэн гэрэлтэд ирдэг. Ер нь л урлагт их хайртай, тэр ертөнцид үнэн сэтгэлээс нь татагддаг байсан л да.